Хятад хэлний Алсын зайн сургалт. Сайн бацгаана уу үзэгчдээ, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Хятад хэлний анхан шатны 4-р хичээл эхэлж байна. Өмнөх хичээлээрээ бид аль улсын хүн бэ гэдгийг хэрхэн асуух талаар үзсэн. Одоо бүгдээрээ эргэн нэг санацгаая. Ни ши на гуо рэн? Чи аль улсын хүн бэ? Wo ши монгол рэн? Би монгол хүн. Та ши шэ? Тэр эмэгтэй хэн бэ? 他是我外语老师. Тэр бол манай гадаад хэлний багш гэсэн өгүүлбэрүүдийг үтсэн билээ. Ингээд үгийн сангийн анх шатны 4-р хичээл эхэлж байна. Өнөөдрийнхөө хичээлээр хэрхэн танилцах талаар хамтдаа сурч шинэ үнүүдээ үзцгээе. Та бүхэн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Өнөөдөр үзэх эхний үг бол 认识 таних мэдэх гэсэн утгатай үйл үг байна. 我认识他 би түүнийг танина. Дараагийн үг бол 高兴 баяртай байх гэсэн утгатай тэмдэг нэр байна. 认识你很高兴 чамтай танилцсандаа баяртай байна гэж хэлдэг байх нэ. Дараагийн үг бол 可以Монгол хэлнээ болох болно гэсэн утгатай зөвшөөрсөн туслах үйл үг байна. 可以进来吗? Орж болох уу гэж хэлдэг байх нэ. Энэ жишээнд орсон 进来гэдэг нь орж ирэх гэсэн утгатай үйл үг байна. Дараагийн үгийг хамтдаа харцгаая. 请 урах гэсэн утгатай үйл үг байна. 亲近 орно гэж хэлдэг байх нэ. Дараагийн жишээ бол 请你说你的名字 та нэрээ хэлнэ үү гэж хэлдэг байх нэ. Дараагийн үг бол 记者 сурвалжлагч гэсэн нэр үг байна. 他是记者 тэр бол сурвалжлагч. Дараагийн үг бол 请问 Монгол хэлнээ уучлаарай асууж болох уу гэж хэлдэг үг байна. Жишээ авч үзье. Таны алдар нэрийг асууж болох уу гэдгийг 请问您贵姓 гэж хэлэх нэ. Энэ жишээнд орсон 贵姓гэдэг нь монгол хэлнээ эрхэм алдар ов гэсэн утгатай үг байна. Дараагийн үг бол 叫 дуудах, нэрлэх гэсэн утгатай үгийн сангийн үйл үгийн аймагт хариалагддаг үг байна. Дараагийн үг бол 先生 ноёнтон гэсэн утгатай нэр үг байна. Харин хатагтай гэж хүндэтгэхийг 女士 гэж хэлдэг байх нэ. Дараагийн үг бол 语言 хэл гэсэн нэр үг байна. Жишээг хамтаа харцгаая. 语言学院 хэлний дээд сургууль гэж хэлдэг байх нэ. Энэ чэнд орсон 学院гэдэг нь монгол хэлний дээд сургууль гэсэн утгатай нэр үг байна. Дараагийн үг бол 学生 сурагч, оюутан гэсэн утгатай нэр үг байна. 我是学生 би бол сурагч гэж хэлдэг байх нэ. Дараагийн үг бол 什么 ямар гэсэн утгатай асуух төлөвний үг байна. Жишээг хамтаа харцгаая. 你要什么 чамд юу хэрэгтэй вэ гэж хэлдэг байх нэ. Дараагийн үг бол 学习
сурах гэсэн утгатай уйлаг байна. 学习汉语 学习汉语 хятад хэл сурах гэж хэлдэг байна. Энэ жишээнд орсон 汉语 гэдэг нь хятад хэл гэсэн утгатай нэр үг байна. Одоо бүгдээрээ дараах 3 оноосын нэрийг харцгаая. 英国 Англи улс гэсэн оноосын нэр байна. 加拿大 Канада улс гэсэн оноосын нэр байна. Дараагийн үг бол 美国 Америк улс гэсэн оноосын нэр байна. Одоо бүгдээрээ үдсэн шинэгнүүдээ ашиглаж өгүүлбэр зохиоцгоё. Эхний өгүүлбэр бол 可以进来吗? 可以进来吗? Орж болох уу гэж хэлдэг байна. 请进 орно гэж асуултанд зөвшөөрч хариулдаг. Дараагийн өгүүлбэр бол 您贵姓? Таны эрхэм алдар гэж хүндэтгэн асуудаг өгүүлбэр байна. Дараагийн өгүүлбэр бол 这是我朋友，他是记者。这是我朋友，他是记者。Энэ бол миний найз, тэр бол сэтгүүлч гэж орчуулах нэ. Дараагийн өгүүлбэр бол 认识你很高兴。Чамтай танилцсандаа баяртай байна гэж хэлэх нэ. Дараагийн өгүүлбэр бол 我是语言学院的学生。Би бол хэлний дээд сургуулийн оюутан гэж хэлдэг байна. Дараагийн өгүүлбэр бол 我学习汉语。Би хятад хэл сурдаг. Ингээд өнөөдрийнхөө үдсэн шинэ үгнүүдийг баттгаад хамтдаа дасгал хийцгээе. Дараах үгнүүдийг тохирох зурагтай нь холбоорой. Эхний үг бол 记者. Хоёр дахь үг бол 学生. Гурав дахь үг 英国. Дөрөв дахь үг бол 认识. Тав дахь үг бол 先生. Хариултаа хамтдаа харцгаая. Эхний үг бол 记者буюу сурвалжлагч гэсэн нэр үг байна. Өгөгдсөн зураг дээр дөрөвт зурагтай таарч байна. Дараагийн үг бол 学生 буюу оюутан гэсэн нэр үг байна. Энэ нь нэг дахь зурагтай таарах нэ. Гурав дахь үг бол 英国 Англи улс гэсэн утгатай 5 дахь зурагтай холбогдож байна. Дөрөв дахь үг бол 认识 таних, мэдэх гэсэн утгатай үг байна. 3 дахь зурагтай тохирч байна. 5 дахь үг бол 先生 буюу ноёнтон гэсэн хүндэтгсэн үг байна. 2 дахь зурагтай холбогдох нэ. Өнөөдрийнхөө хичээлээр бид хэрхэн танилцах талаар хамтдаа сурцгаалаа. Ингээ үдсэн шинэ үгсээ дахин нэг давтцгаая. 认识 高兴 可以 请 记者 请问 叫 先生 语言 什么 学习 英国 加拿大 美国. Үгийн сангийн 5 дугаар хичээлээрээ бид
Цаантин зайнаар буюу зоогийн газар хаана байна вэ гэсэн байршил заасан шинэ үгсийг хамтдаа сурах болно. Үзэгчдээ үргэлжлүүлэн ундраагшин хэлцүү хичээлийг хүлээн авч үзээрэй. Боловсрол сувг телевиз, Өвөр Монголын одон телевиз хамтран үзүүлж байна. Хятад хэлний алсын